Сайн байна уу бүгдээрээ. Өнөөдөр хичээлээр баттгал хичээл болон цахим харилцаа интернет технологи гэсэн сэдвийг үзнэ. За, танилцуулгын хэвлэх төвшрөө бүгдээ гэж үзье. 59 дэх утасны хэлхүүдээр яваад байгаа. За, энэ дээр бүгдээрээ файл гэсний print гэсэн командаар хэвлэн. За, энд хэдэн үе хэлвэ? За, би 3 хүнд өгөхөөр бол 3%. Ямар print-ээр хэвлэх үү? За, энэ дээр бүх утсыг хэвлэх үү? Эсвэл хэд хэдэн утсыг хэвлэх үү? За, би 4-өөс 1000 утас хүртэл хэвлэе. За, ингэхдээ ямар нэгэн тэмдэглэл доотлолт нь хөтлөх байдлаар хэвлэх үү? Эсвэл зөвхөн бичвэрүүдийн хэвлэх юм уу? За, эсвэл нэг утсан дээр нэг слайд хэвлэх үү? За, энэ санаагүй команд хүчлээ. За, гэх байдлаар нэг утсан дээр 6-ыг хэвлэх үү гэдэг. Ингээд бид нар хүчиж болно гэсэн. 9-ийг хэвлэхээр бол ингэж харагдмаар байна. За, бүх утсыг хэвлэхээр үгүй. За, энэ болохоор цаасыг хөндлөнгөөр нь хэвлэх үү, босоогоор нь хэвлэх үү? За, энэ мөн хар эсвэл өнгөтөөр хэвлэх үү гэсэн тохиолдлуудыг бид нэр хийж болно гэсэн үг. За, бүгдээр ингэж туршаад үзээрэй.